За, аюулгүй гадаадлахын байнгын хороогоор гадаад зээл тусламж гэрээ хэлцээрүүд бол орж батлагддаг. За, үүнтэй холбоотойгоор байнгын орооны гишүүдийн зүгээс хүсэлт гаргаж өнөөгийн гадаад зээл тусламжийн нөхцөл байдалтай холбоотой хэрэгжтэй холбоотой мэдээллийг ер нь томон зургаар нь бас нэг сонсё гэдэг хүсэлтийг бол тавьсан байгаа. За, энэ дагуу өнөөдөр бас бид нар мэдээллийг сонсож байна. За, энэтэй холбогдуулаад би нэг хэд асуудал бол нөхцөл байдал биднэрт гадаад үр зээлтэй холбоотой хүндрэл бэрхшээлүүд бол бас байна гэдэг асуудал яригдаад байна. Тэгэхээр энэ өөрөө юу вэ гэхээр та бүхний бас ирүүлсэн бид нар ч бас дэлгэрэнгүй мэдээллүүдийг бас сангийн яамнаас ирүүлсэн байна. За, энэ дотроос аваад үзэхээр жилийн жилд ерөөсөө нийт өрийн үйлчилгээ маань бол бас нэмэгдээд байна. Тэгэхээр бид бүхний хувьд энэ бол дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь хэмжээнд нэмэгдэж байна. За, мөн дээрээс нь төсөвт ачаалал болж байгаа, дарамт болж байгаа өрийн үйлчилгээний зардал чигээр бас нэмэгдэж байгаа гэдэг асуудал бол байна. Тэгэхээр энэ дээр бол манай доктортой байдлын зөвлөлж яг эрсдэлтэй нөхцөл байдал, иргэн төлөлттэй холбоотой. За, тухайн тэр одоо төсөв санхүүгийн эрсдэлтэй төсөвт дарамт үзүүлэх энэ нөлөөлөл өрийн эрсдэл бол хүнд байна гэдэг асуудлыг бол бас гаргаж ирж бол сая бас тавьсан байлаа. Доктортой зөвлөс гаргасан. За, аудитаас ч гэсэн бас гаргасан энэ 2023-аас 25 оны засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримтчиг хэрэгжилтээр хийсэн аудитын тайлан дээр бас мөн одоо бол санхүүжилтийн эрсдэл буюу иргэн төлөлтийн асуудлууд болсон нэлээд хүндрэлтэй байна гэдэг асуулыг бол тавьж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар ер нь нөхцөл байдал ер нь ямар байна вэ? Энийг нэг сонсшоо гэдэг асуудал байгаа юм л да. Тэгээ үндсэндээ би зүгээр тоо мэдээллүүдийг аваад сая та бүхнээс ч гэсэн бас танилцуулсан бид бүхэнд байнгын гишүүд ирүүлсэн мэдээлэлс аваад үзэхээр үндсэндээ 2016-аас 26-ны хооронд улсын төсвөөс хийсэн нийт өрийн үйлчлэгийн зардал бол 30.3 их найд төгрөг болоод байгаа. 30.3 их найд төгрөг. Тухайн үед бидний одоо улсын төсвийн зардал маань бол 10-15 их найд байсан. Одоо 32 их найд төгрөг. За, ингээд эх жилүүдэд яах нь вэ гэдээ аваад үзэхээр 2024 он дахиад 3 их найд 25 за ингээд 24, 25, 26 оныхыг нийлүүлээд аваад үзэхээр бол 9.5 их найд болчиход байгаа байхгүй. Тэгэхээр үндсэндээ бид нар 3 жилд нийт төсвийнхаа 3-ныхаа нэгийг бол зарцуулж байна гэдэг ийм төр зүрэг бол гарч ирээд байгаа. За, энэ дээр бид нар энийг нэг өрийн зөв удирдлага менежмент хийхгүй бол бас болохгүй болчиход байгаа юм шүү. Жилээс жилд хуучин төсөвт үзүүлдэг өрийн үйлчлэгээний зардал өөрөө харьцангуй бага байсан бол одоо бол бараг 10% хүрэх хэмжээний ийм ачаал дарамт болоод байна. 2026 онд нэрлсэн үндснээр 51.2 их найд төгрөг буюу үндсэндээ дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулаад үзэх юм бол 43.8% энэ одоо гадаад үр зээлийн асуудал бол эзлэх гээд байна гэдэг асуудал бол гарч ирээд байгаа. Тэгэхээр би энэ дээр төсвийн хүрээний мэдээлэл дээрээс ч гэсэн аваад үзэхээр 26 онд 51.8 их найд, 28 онд 59.5 их найд төгрөг гээд нэмэгдээд явах. Энэ эрсдлүүд бол багтдаг. Үр зээл нэмэгдэхийн хэрээр дахиад нөгөө өрийн үйлчилгээний зардал өөрөө нэмэгдээд ингээд төсөв дээр үзүүлэх дарамт ачаал бол нэмэгдэх энэ бодит хүчин зүйл бол байна гэдэг. Энэ зүйлийг ер нь таад маань яг яаж харж төсөв дээр одоо юу гэдгийг 10% болвол үндсэндээ бид өхөн магадгүй өөр бусад салбаруудад, нийгмийн салбаруудад босрол эрүүл мэндэд зарцуулж зардалт маань энэ байдлаар гараад байвал бол бас нэг талтай харамсалтай байна гэдэг зүйлийг бол хэлэх гээд байна. Тэгэхээр бид нар энэ төсөл хөтөлбөрүүдийн эдийн засгийн үр ашгийг бол наривчилж тооцож эргэж оруулж ирдэг байх гэдэг юм. Энэ дээр бас тодорхой хэмжээний үнэлгээ дүгнэлтүүдийг хийдэг байх шаардлага бол байна гэж бол бас үзээд байгаа. За, асуулттай холбогдуулаад дахиад нэг зүйл нь 2017-оос 2024 оны хооронд засгийн газар өрийн баталгаа гаргаж байгаагүй. Засгийн газрын өр дотор эзлэх хувь хэмжээнд дотор бол одоо бусад өр буюу бонд өрийн баталгаа бол бас нэмэгдэж байна. 17-оос 24 онд засгийн газрын өрийн баталгаа гаргаж байгаагүй. 24 оноос хойш яагаад өрийн баталгаа гаргахын асуудлууд дээр бол тавьсан юм бэ? Тэгэхээр бидний хувь санаа зовж байгаа зүйл энэ эдийн засгийн бодит эрсдлээс сэргийлэх үүднээс, эдийн засгийн доктортой байдлыг хангах үүднээс, төсөв санхүүгийн доктортой байдал борол өрийн удирдлагын зөв менежмент хэрэгжүүлэх үүднээс бол одоо тодруулж байгаа, асууж байгаа энэ мэдээллүүдийг авах гэж оролдож байгаа зүйлүүд бол байна гэдэг зүйл байна. Энэ дээр та хэд маань бас нэг тодорхой байр суурь илэрхийлээд ингээд бол яваач гэдэг зүйлийг хэлгэсэн. За, аудитын бас яг энэ дүгнэлтнэр бас нэг яг энэ сая өрийн үйлчлэгтэй холбоотой бас дүгнэлт бол хийсэн байгаа. 6 дээр нь бол засгийн газраас 2025-аас 28 онд төлөх өрийн үйлчлэгийн зардалт нийт 16.4 тэрбум төлөх байгаагаас үндсэн төлбөр нь 12.1 их найд
байгаа дахин санхүүжилт эрсдэл хэвээр байгааг хүүгийн төлбөр 4.2 их найд төгрөг байгаа дунд хугацаанд төсөвт үргэлжлүүлэн ачаалал дарамт хүндрэл учруулахаар байгааг тус тус харуулж байна гэсэн ийм зүйл байгаа. Энэтэй та хэд маань ер нь ямар байр суурьтай байна? Энэ дээр нэг тайлбар мэдээлэл өгөөч. За, 8 номер. Тулгаа сангийн Тэмүүлэн гишүүний асуулт нэрлэе. Үрийн үйлчлэгээ гэдэг дээр хүүгийн төлбөр болон үндсэн төлбөр хамт байгаа. За хүүгийн төлбөрийн хувьд бол энэ бол одоо нэмэгдээд байгаа зүйл бол байхгүй байгаа. За 2017 онд бид нэр хүүгийн төлбөрт 1 их найд 156 тэрбум төлдөг байсан бол 2024 онд 1 их найд 165 тэрбум төгрөг төлж байгаа. За 25 онд энэ 1 их найд 290. За ингээд цаашаа 1.3 их найд дотор ингээд 28 хүртэл явах юм. За юу нэмэгдэж байгаа гэхээр үндсэн төлбөр нэмэгдэж байгаа. За үндсэн төлбөр яагаад нэмэгдэж байгаа гэхээр бид нэр өмнө гаргасан гадаад бондын бүрэн санхүүжүүлэхгүй тодорхой хэмжээнд энийг буулгаж тодорхой хэмжээт үнэтэй гадаад бондын хэмжээг буулгана гэдэг энэ агуулгаар үндсэн төлбөрийн тодорхой хэмжээг бид нэр жил болгон төсөөсөө төлөө явж байгаа. За тухайлбал 2090 онд бид нэр 3 сард номод бондын үлдэгдэл 176 сая $, бид нэр төлөөд яг энэ хэмжээгээр манай одоо үнэтэй их усэр буюу гадаад бондны хэмжээ буурна. За энэ түнгээр ингээд үндсэн төлбөр ерөнхийдөө нэмэгдээд явж байгаа. Түүнээс бол яг хүүгийн зардлаар бол одоо ингээд 17 оноос хойш ингэж амар сүртэй нэмэгдээд байгаа юм бол бас байхгүй байгаа. За баталгааны хувьд бол яг одоогийн байгаа гүйцэтгэлээр хөгжлийн банкны Чой Балсангийн цахилгаан станцад гаргасан 50 сая $-ын баталгааны одоо үлдэгдэлтэй л байгаа гүйцэтгэлээр. За энэ дээр бол 23-аас 25 оны өрийн удирдлагын стратеги дээр томоохон эдийн засаг дүр нөлөөтэй төслүүдээр засгийн газар баталгаа гаргах гэж их хурлаас баталсан баримт бичиг заасны дагуу бид нэр өрийн удирдлагын хууль дээр заасан шалгуур хангасан Монгол улсад байгуулагдсан аж ахуй нэгжид баталгаа гаргах ингээ боломжтой. За баталгаан дээр дээд хэмжээг бид нэр төсөө батлуулах үед их хурлаас зөвшөөрөл авдаг. Дараа нь зөвшөөрөл авсныхан дараа тухайн төсөл болгон дээр их хурлаас дахиж орж иж одоо зөвшөөрөл авч ингэсний дараа засгийн газар тухайн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан одоо засгийн газрын баталгааг олгодог байгаа. За баталгааны гүйцэтгэл маань зээлийн ашиглалтайгаа шууд уялдаж гардаг учраас одоо яг төсөөлөд байгаа 1 тэрбум $-ын баталгаа гэдэг маань яг гүйцэтгэлээр ингэж гарах бас албагүй байгаа. За баталгаа гаргагч болон төсөл хоёр дээр өрийн удирдлагын хуулийн дээр тус тусад нь шалгуур байж идэг байгаа. За тэгээд энэ шалгуурыг хангасан дотоодын аж ахуй нэгжид ингээд баталгаа гаргах асуудлыг ингээд хүсэлт ирүүлвэл засгийн газар судалж үздэг ийм асуудал. Тулгаа ийм зүйл байгаа шүү дээ. Одоо би зүгээр хэлээд байгаа зүйл бодтоо хэлээд байгаа зүйл. 2025 онд өрийн үйлчлэгийн зардал 2.8 их найд төгрөг. 26 онд 3.7 их найд төгрөг. Бид нар төсөв оруулж ирж байгаагаар бол 32 их найдын зарлагтай байхаар орж ирж байгаа. Гэтэл нийт төсвийн зардлын 10%-аас дээш хэтэрсэн засгийн газрын өрийн үйлчлэгээ буюу хүүгийн зардал төлөхөд байна. Энэ дотор ч нь бол үндсэн одоо үндсэн зээлийн төлбөр болоод бондын үндсэн өр, за ингээд бондын хүүгийн төлбөр бол зээлийн хүүгийн төлбөргээд аваад үзэх юм бол нийлээд ийм болчиход байгаа. Тэгэхээр зөвхөн одоо бонд зээлийн хүүгийн төлбөр чинь өөрөө 1.2 их найд төгрөг буюу буцаагаад одоо юу гэдгийг энэ өөрөө зөвхөн би зүгээр энэ дээр нь тооцоод үзэхэд энгийнээр эн чинь өөрөө том дүн шүү дээ. Бид нар хуучин бол нийт одоо өрийн үйлчлэгийн зардал бараг 1.2 их найд багтдаг байсан зүйл маань одоо 2-3 дахин нэмэгчээд байгаа зүйл байна. Зүгээр энгийнээр шийдвэрлээд үзэх юм бол 1.2 найдыг чинь одоо 365 ногтой хаагаад үзэх юм бол бараг 3.4 тэрбум төгрөг буюу нэг цэцэрлэгийн мөнгийг бид нар бараг өдөрт өрийн үйлчлэгийн төлбөртлөөд байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө буруу байна л гэдэг асуудал дээр бид нар бодит дүгнэлт хийх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлаар бид нар тодорхой хэмжээд өрийн удирдлагын зөв менежмент хийгээд кардан татаад төсвийнхаа сахилга батыг бариад явах нь бол зарчмын хувьд урт хугацаанд болоод дунд хугацаанд зөв юм шүү. Тэгэхгүй бол бидний хувьд магадгүй одоо юу гэдгийг 10-12% ирж байгаа юм чинь 15-16% хөрвөл яах вэ гэсэн нэг юм болгоомжл байгаа. За сая түрүү нөгөө өрийн баталгаа уг нь 17-оос 24 оны хооронд бол бид нар төсвийн байнгаар орж ирэхэд бол сангийн яам болоод засгийн газар бол ямар нэг одоо өрийн баталгаа бол гаргахгүй гэдэг бодлогыг бол баримталдаг байсан. Тэгээ одоо бол дахиад нөхцөл байдал өрийн баталгаа гаргадаг бодлого бол ингээд эхэлсэн байгаа. Тэгэхээр бодлого ягаад өөрчлөгч юм нөхцөл байдал тэгж их мундаг сайжирсан юм уу яасан бэ гэдэг асуудал. За хоёрдугаарх нь бид нар энэ төрийн өмчит компаниуд болоод орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдээр үүссэн үр зээл авлага, орон нутгаар үүссэн энэ үр зээл авлагууд дээр дүн шинжилгээ хийж чадж гэнэ үү?
Яг өнгөрсөн онд өсөв баталгад бид нэр 25-ны 1-р улирал багтаагаад энэ дүн шинжилгээ хийгээд тайлангийн хэлцүүлээч гэдэг. Одоо энэ төрийн хэмжээний компаниуд төр чинь ер нь ямар хэмжээний үр зээл, орон нутгад төр ер нь ямар хэмжээний үр зээл үүсэт байгаа юм бэ? Энэ ч одоо нөхцөл байдал хэр байна вэ гэдэг асуудал байгаа. За оюутлогтой холбоотой асуудал бол мэдээж яг энэ улсын төсвөөр дарамт болохгүй оюутлогын компани сүлэгдэх асуудал. Гэтэл эсэргээр төрийн өмчийн компаниуд буюу яг цэвэр 100% гэдэг юм уу 50-аас дээш хувийн Монголын төрийн оролцоотой компаниудын үр зээлийн асуудлууд бол бидэртээс хүндрэл үүснэ л дээ. Тэгэхээр энэ дээр та хэд маань дүгнэлт шинжилгээ хийж чадж гин үгүй юу? Энийг нэг хараач. Одоо ер нь дахиад бид нар хэрэг зээл тусламж дэмжлэг авах юм бол үр ашигын ирэмбийг эргэлж харддаг байх. Дахиад одоо юу гэдэг хэрэгцээгүй томоохон төсөл гэдэг юм уу төсвүүдээр ачаал дарамт болохгүй байх. Энэ зүйлүүдээр бол анхаарах шаардлага байна. Энэ дээр нэг мэдээлэл өгөөч гэдэг зүйл хэлэх гэж байна. За сангийн сайд, чухлын сайд 7 номер. За тэмүүлэн нартай санал нийлж байна. Бид нар ер нь одоо 90 оноос хойш 34-5 жил гадаад зээлийн өр бодлого дээр нэг апдейт хийгээд урагшаа явах юм цаг үе нь ирж байна. Яагаад тэгэхээр цаашаага дотоодын бүтээгдэхүүн маань энэ өсөлт бол нэг саарахгүй. За цаашаага ингээд нэмэгдхийн хэрээр одоо бага төсвийн дүрмээр бол манай гадаад зээлийн ашиглаагүй энэ нөөц орон зай уламт хилээд явна. Тэрийг бид нар ашиглаж чадахгүй. Уг нь бол мөчлөг сөрсөн бодлого гэхээр бид нар энийг айгүй зөв ашиглаж явах хэрэгтэй. За нэгдүгээрт энийг том зургаар харах хэрэгтэй. За хоёрдугаарт одоо яг зээлийн ашиглалтаа кардан татаад нэг хэсэгтээ одоо байгаа төслүүдэд явуулах уугүй юу? За бас энийг бас харах үнцэг. Нөгөө талаар зээлийн ашиглалтыг үр өгөөжийг сайжруулах хамгийн том зорилго одоо эхэлсэн байгаа төслүүдэд яаралтай дуусгах гэсэн. Сангийн сайд 7 номер нэмж гүйцэж хариулъя. За нэг 5 минут өгвөл одоо жишээ нь тусрал хөлтөрийг бид нар 27 28 он гэд хугацаанд нь дуусгах хэрэгтэй. Тэгээд жил бүр бид нар 2 тэрбум доллараар авч үлддэг болчихмол одоо энээс илүү өрөөгөөж гэж юу ах вэ? Эрдэнэбүрэн өнгийн усан цахилгаан станцыг яаралтай оруулах хэрэгтэй. Улаанбаатарын хэрэгжиж байгаа нийтэн төслүүдийг яаралтай оруулах хэрэгтэй. Тэгэх юм бол энэ чинь өгөөж нь эргээд ороод ирэхээр төсвүүдэрх дарамт нь хамаагүй багасаа явчихна. За дээрэс нь би нэг бүртгэлийн асуудал хэлье. 2024 онд бид нар яг энэ одоо ирээдүйд учирч болцсохгүй энэ одоо гадаад өрийн менежментийг зөөлрүүлэх төсвүүдэрх дарамтыг бууруулах зорилгоор жил бүр дотоодын бүтээгдэхүүнийхээ одоо 2% тэнцэх энэ нөөцийг тусад нь гадаад өрийнхөө төлбөрт зориулж авч үлддэг юм дүрмтэй болсон. Энийг одоо гишүүд маань бас энэ бас их нарийн төвөгтөө тийм бүртгэлийн асуудал учраас бас сайн одоо яахгүй байх шиг байна. Хүлээж авахгүй байх шиг байна. Яг гоо тэгж албагүй л гэхдээ за нэмээд гүйцэж хариулъя сангийн сайд. За манай оператор болдгоо надад 5 минут өгчөөрөө. Суур тэнцэл буюу дотоодын бүтээгдэхүүний 2% тэнцэх нэмэх тэнцэлтэй байна гэд. Өөрөөр хэлбэл татвараар бүрдэж байгаа төсвийн орлогоороо одоо бүх цалин тэтгэвэр тэтгэмж хүүхдийн мөнгөө тавьж дуусаад цаана 2% тэнцэх нэмэх нөөцтэй гараад тэрүүгээрээ тухайн жилийнхаа хуримтлагдсан төлөх ёстой зээлийн хүү үндсэн өрөө төлөөд явах ёстой шүү гэдэг ийм хуультай болсон. Тэгэхээр нөө таны ярьж байгаа жил бүр нэмэгдэж байгаа зээлийн өрийн үйлчлэгээний зардал маань энэ хэмжээгээр бүрэн одоо төлөгдөд нөхөдөд явах ийм одоо боломжтой болж ирсэн гэсэн үг. Өөрөөр тэр хэмжээгээр бид нар төсвтөр авах ачааллаа яг төсвийн тусгай шаардлагын хуулиараар багасгачаад байгаа юм. Тэгэхээр одоо ойрын хугацааны хамгийн том зорилго бол энэ зээлүүдэд буран бушуухан одоо ашиглалтанд оруулж үр өгөөжөндөө хүрхэл одоо бидний хамгийн том зорилго байна. За бүртгэлийн хувьд бол одоо бид дараагийн одоо олон улсын систем, олон улсын практикууд ямар байна? Тэрнийхээ систем рүү одоо бид шилжих хэрэгтэй. Одоо хэсэгчлэн яаралтай аккурат суурьтай шилжих үү? Эсвэл GFS рүүгээ шилжих үү? Гэт ийм одоо бодлогын шилжилтүүдийг бид засгийн газраас ойрын хугацаанд танилцуулна гэж ингэж харж байгаа. За орон нутгийн энэ өрийг одоо энэ зохицуултыг бол улсын хурал дээрээс одоо санаачилж ингэж нэмж хийсэн ийм зохицуултууд шүү. Ийм зохицуултууд орж ирсэн байгаа. За энэ дээр бол одоо үе үеийн сангийн яам маш их одоо болгоомжтой энэ дээр нэлээд бас бюрократ гэж шүүмжлүүлж ирсэн байгаа. Бид аль болох л одоо нэгдсэн
өөрийн удирдлаар явахыг хичээдэг. За гисэн хэдий ч одоо Улаанбаатар нийслэл хотоос эхлээд за хойдон одоо Өмнгийн говь аймагаас эхлээд одоо шинээр бид одоо ийм аймагуудын орон нутгийн бас ийм өрийн түүх эхлэх гэж байна. За Өмнө говийг жишээ нь бид нар сүүлийн 2 жил бэлдлээ. 2 жил бэлдээд иргэжлээс одоо цахилгаан станцыг одоо өөрсдийн бонд гаргаж ингэж шийдэхэр болж ирж байна. За тэгэхээр энэ дээр бол аль болох хамгийн бага эрсдэлтэйгээр тооцож ингэж одоо хөдөө орон нутгаас анхны аймаг гараандаа гарах гэж байна. За нийслэл Улаанбаатар бол гараанаасаа гарсан. За эхний бондоо амжилттай гаргасан. За бонд гаргах амжилт бол нэг хэрэг. За тэрийг одоо ашиглах дараагийн хэрэг, ашиглалтанд оруулаад өгөөжийг үрдэх бас дараагийн хэрэг байгаа. Ингээд одоо яг бондын явц юм бол ингээд яг явж байна. За юу гэлээ. За төрийн өмчит компаниудын өр харин тийм ээ энэ төрийн өмчит компаниудын өрийг Монгол улсын өрөнд тооцдог. За засгийн газрын өрөнд бол тооцдоггүй. Ингээ 12 оноос хойш ингээд яваад ирсэн юм байна лээ. За энийг одоо шууд огцом засгийн газрын өрөнд оруулнаа гэвэл бид нэр дийлэхгүй. Тэгэхээр энийг одоо харин нэгдсэн одоо эрсдлийнхаа бодлого систем дотроо оруулж за энийг гол нь мөн л одоо оновчтой өгөөчтэй юм хөрөнгө оруулалтын дээр одоо чиглүүлэх энэ одоо нарийн хяналт энэ юмнуудаа л одоо засгийн газар улсын их хурл одоо хяналтаа сайн тавьж гол нь өгөөжинд нь одоо яаралтай өргөх хэрэгтэй л ийм л бодлого дээр явна да. За энэ дээр бид нэр өрийн удирдлагын тухай хуулиар бас нэг 2023 оны төсвийн тухай хуулийн дээр оруулсан өөрчлөлтийн хүрээнд энэ зээл тусламжийн үр өгөөж үр ашигыг эренбэлж за яг үр ашигтай салбарт одоо хөрөнгө оруулалт хийдэг байх үүднээс бол нэг талдаа бас нөгөө зээлийн ил тод нээлттэй байдлыг бол хангах энэ асуудыг бол гаргаж ир тавьж ийсэн. Тэгэхээр энэ дээр нэг талдаа шинээр зээл авах бол шин зээлийн хэлтсээр орж ирж байгаа бол нийт зээлийн хэмжээ болоод иргэн төлөх хуваар хүү зээлийн зориулт зэрэг нэгтгсэн мэдээллийг бол нийтэд мэдээлдэг байна гэдэг энэ хуулийн зохицуулт бол орж ирсэн байна. За энэ заалт маань ер нь хэр хэрэгжиж байгаа юм бэ? Энэ заалт. За дээрэс нь ер нь яг одоо шинээр оруулж иж байгаа зээлүүдийнхээ өрнөлөөр нь эренблэх юм аргачлал байна уу? Эсвэл одоо юу гэдэг эдийн засаг тооцоо судалгаагийн шинжилгээг нь хийж чадж гэнэ үү? Энэ одоо эдийн засгийн хөгжлийн яам дээр байна уу? Сангийн яам дээр байна уу? Нөгөө талдаа өрийн удирдлагын баталгаа гаргаж байгаа зээл тусламжаар хэрэгжиж байгаа энэ төслүүд дээр эрсдлийн үнэлгээ хийж чадж гэнэ үгүй юу? Одоо яг энэ эрсдлийн үнэлгээг зохицуултыг хууль журамдаа бол тусгаагүй байгаад байдаг. Тэгээ олон улсын байгууллагууд болохоор энэ зөвлөмжийг хэрэгжүүлээгүй гэдэг асуудыг тавиад байдаг. Тэгээ Монгол улс бол нэг талдаа одоо юу гэдгийг эрсдлийн үнэлгээ энэ хэрэгжиж байгаа дээл тусламжууд дээр бол хэрэгжихгүй байна гэдэг асуудыг бол гаргаж тавиад байгаа. Тэгэхээр бид нэр үндсэндээ энэ шалгуур үзүүлэлт болоод эдийн засгийн тооцоо судалгаа шинжилгээгч гэсэн яг энэ зээл тусламжийн асуудал дээр бол наривчилж бол хийдэг байх ёстой л гэдэг асуудал ярих гэдэг. Та хэд маань бол үндсэндээ энэ чинь 96 төслийн мэдээллийг бол манай байнгын гишүүд ирүүлсэн байна. Аваад үзэхээр үндсэндээ 20 их 80 төгрөгийн зээл тусламжийн асуудал орж ирээд мэдээлүүд нь бол ингээд явж байна гэдэг мэдээллийг өгсөн. Гэтэл энэ дотроос ч одоо эхнээсээ фейлдээд магадгүй эрсдлийн үнэлгээ хийгээгүйсээ болоод хэрэгжихгүй байгаа асуудууд бас гарч ирж шүү дээ. Жишээ нь одоо 10 аймгийн дулааны цахилгаан станц гэдэг асуудал байна. Сая Солонгосын компани дампуурсан. Нэг аймгийнх нь одоо дулааны станц нэхлээгүй ээжэд л үндсэндээ одоо нийт зээл тусламжийн марг 40-50% нь одоо санхүүжилт нь гарцсан. Тэрэн дээр нь бид нар одоо засгийн газар мэдээж шүүтэлж байгаа байна. Тэгэхээр одоо ийм нөхцөл байдал, ийм эрсдэлтэй, ийм дампуурсан компанийг сонгон шалгаруулад эргээгээд улсынхаа төсөөс бид нар энийх нь хор хохирлыг нь маргадуулж байгаа асуудлууд дээр ихэн хариуцлага хүлээх ёстой юм бэ. Тэгэхээр би хэлээд байгаа зүйл нь ерөөсөө бид нар ямар ч чин төсөл хөтөлбөрүүд дээр эрсдлийн үнэлгээ хийж, наривчилж, тооцоо судалгаа шинжилгээгээ хийдэг байхгүй бол нөхцөл байдал ийм байгаад байна. Өнөөдөр Улаанбаатар хотод бас нэг бухимдалтай манай одоо амьдарч байгаа хорооллын урдч гэсэн нэг энэ хүннүү 22-ийн хороол руу болоод наадлын тэр нэг номингийн хорооллууд руу дацж байгаа дэлхийн банкны санхүүжилтээр хийж байгаа зээлийн асуудал байгаа. Гэтэл магадгүй хариуцлагагүй барилгын компаниудын тэр нэг 20-30 ширхэхээр нь 20-30 давхар байшин барьж байхын төлөө улсын төсвөөс татвар төлөгчд ингээд дулааныхын шугам шүлжээг өргөдөх ажлыг энэ гадны зээл тусламжаар хийж байгаа нь өөрөө зөв юм уу гэдэг асуудал байгаа. Бараг хөвөө хөрөнгө оруулалт руу хийж байгаа хөрөнгө оруулагч болчиход байгаа байхгүй. Алдаатай магадгүй тэр хотын дүрм стандартыг төгжрлээс магадгүй тогтоосон энэ асуудлууд дээр ингэж байгаа зөв юм уу? Тэгэхээр би зүгээр хэлээд байгаа зүйл нь бол энэ төсөв
гадаа зээл тусламжийн дотор чинь бас эргэж харах, үнэлж дүгнэлж үзэх энэ алдаатай оноотой зүйлүүд байгаа юм шүү гэдэг зүйлийг бол хэлэх гээд байгаа. Энийг ч аудитын байгууллага, за төсвийн доктортой байдлын зөвлөл, олон улсын валютын сангууч гэсэн гаргаж ирж бол Монгол улс бол энэ дээрээ дүн шинжилгээ хийгээч. Хэрвээ ямар нэг томоохон төсөл хөтөлбөр зээл тусламж авах гэж байгаа бол яг өөрсдийнхөө санхүүжилтийнхаа олдоц болоод төсвийнхаа цар хүрээндээ нийцүүлж эргээд нэг эренбил зүй харуулж хийдэг байгаа ч. Гадаа зээлийн хамаарлыг бас багасгаач гэсэн дүгнэлтийг бол гаргаж ирээд байгаа шүү. Тэгэхээр би энэ нөхцөл байдлыг бол эцэст нь дүгнээд бол нэг одоо саналаа хэлье. Тэгээд эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарат бид нар бол бас бодит эрсдлээс бол сэргийлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр зарчмын өндөдгөө сандж бол манай байнгын орон гишүүд энэ саналыг гаргаж мэдээллийг сонсоё гэсэн байгаа. Тэгэхээр бид нар бол нэг талдаа төсөв санхүүгийн эрсдэлтэй энэ асуудлууд дээр бол хариуцлагатай хандах ёстой. Мэдээж тодорхой хэмжээнд одоо тодорхойгүй байгаа нөхцөл байдлууд дээр бол төсөвч учирч болшгүй эрсдлүүд бол буруулах зайлшгүй шаардлагатай байна. Тэгээ энэ үднээс бол энэ мэдээллүүдийг сонсож байна. Тэгэхээр та бүхэн дараадаа улсын их хурал дээр бас явцтай холбоотой мэдээллүүдийг бол бас тогтмол өгж байгаарай. Төслүүдийнхээ үржих эренбийг бол бас тодорхой зөв гаргаж дүгндэг байхын асуудлыг үгсэйгаарай. За бид нар бас өмнөх төсөв батлах үед ч гэсэн гадаадын зээл санхүүжилтийг бол цэвэр эдийн засгийн өсөлтийг дэмжих шууд өргөж авчрах энэ томоохон дид үтсэн болоод ийм төсөл хөтөлбөрүүдээр бол хийгээч гэдэг чиглэлийг бас гаргаж ирж байсан. Дээрээс нь хувийн хвшлийн хийх боломжтой төслүүдийг бол гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй байх гэдэг асуудыг бол бас гаргаж ирж бол тавьсан байгаа. За дээрээс нь сая энэ төрлийн бол орон нутгийн өмчтэй компаниуд энэ хуулийн этгээдүүд дээр үүссэн үр авлага зээлийн асуудлуудаар бол бодит дүн шинжилгээг бол хийгээд улсын их хурал дээр бол бас танилцуулаарай. Хугацаатай үүрэг даалгавар өгсөн энэ бол бас хугацаа нэгэд өнгөрөөд явж байгаа гэдэг зүйл бол бас ингээд дүгнээд хэлэх гэсэн. За баярлалаа.